Удмын заяанд төрсөн яруу дуулан ихшиглэн болгож уйхан ээжийн хэм бүүвэг анирдан дууллаа. Унсан газар нутгийн хаан их ундраг болсон гурван тамирын уянгийн мандал цалиган дууллаа. Тэрхийн цагаан нуурын мөнгөн долгионд наадсан хонгийн сүргийн жигүүрт их шиг тээж дууллаа. Тэргүүн өндөр бардамхан амин их орныхон өндөр их заяаг сүсэглэн дууллаа. Амин зүрхний нутаг минь хөлд орхтой чулуунтан бүдрэн уйлж хөвцөцхийн дэлбээ найгуулсан салхингун тайлбарсан ихэр гурван тамирын хаан тунгалаг байр заанаас хөгөгшөлтөнтэй болж ээж аавын минь намайг хүлээж нинжин сэтгэлээр хайрлсан ийм л сайхан нутаг минь танийгаа уулан уулмаар Урван тамирын шугийнэ уйлэцэн хэн шугна Ээжийнхаа нутагт гурван тамирын уянга дууга дуулчаад ижээ аваа ер дээрээ ирээд Арангаа аймгийн Цэнхэр сум миний аавын маань өсөж төрсөн нутагт аавынхаа шүтэн Алтан овоон дээрээ ээжтэйгээ ирчихсэн ээжийнхаа тухай дууны талаар гурван тамирын уянга дууны талаар ярих гад сууж байна. Гурван тамирын уянга дууга сонсон ээж. Сонсоо. Сонсоод ээж нь уйллаа штэ. За тэгээ ээжийнх нь сайхан сэтгэл байна, ээжийнх нь сайхан бодол байна, охин дээл. Энэ гурван тамирын уянга гэдэг дууч нь бүр биднийг баг залуу байхад гарч ирсэн. Тэгээд анх эхлээд нэг эмэгтэйчүүдийн хоорд дуулсан. Одоо нэг гой цэнхэр уцтай хүүхнүүд айлч шуулгах юм усуудыг мэдхгүй. Тэг чинь би хот моторог байсан чинь. Тэгээд тэр дууг сонсоод их дуртай. Тэгээд нөгөө залуу ах чи хаяа нэг
бөжмөжөндөө энэ их гоё аянд ингээд найзуудтайгаа залуучуудтайгаа бүжиглээл тэгж өслөө. Тэгээ ээжийнх нь нутаг болохоор энүүхээ нойрхон Батсангэл сумда хойд тамир нь урсдаг. Одоо энэ Цэнгэр сумда урд тамир нь урсдаг. Хойд тамир урссан тамирынхаа гол дээр ээж нь тоглож өсөж тэнд торинсон. Аав нь болохоор энэ урд тамирынхаа гол дээр тоглож өстөө нөгөө тишүүр ханкигаар гулгаж ингэж өссөн дээ. Тэгээд ээж нь манай Батсангэл сумд чих гоё газар байдаг шүү дээ. Бодонтын гол үед нэг гоё голтой газар байдаг. Ээж нь 15 настай Батсангэл сумд сайлчин болж очиод тэгээ Бодонтын гол гэдэг тэр гоё голтой тэр гоё ягаан шар цагаанцнууд алгасан тийм гоё газар ээж нь өсөж үнэ малан сааж ингэж амьдралынхаа одоо ажлын анхны гараа эхэлсэн юм. Тэгээ өнөөдөр миний охин ээждээ зориулсан сайхан дуу тэгээд энэ сайхан 3 тамирын уян гэдэг ийм хоёр гоё дуу одоо ээждээ зориулаад дуулаад ээждээ сонсгоод ингэж исэн ээж нь маш баяртай. Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн Булган багшийн зохиосон ээжийн сайхан тухай дууг ээждээ зориулсан дуулнаа. Тийм тэгээд Булган багш маань ээждээ зориулж энэ дууг зохиосон. Тэгээд охин нь бас ээждээ зориулаад Монголынхон бүх сайхан ээж нартаа зориулаад энэ сайхан дууга дуулъя. Урт насалж удаан жаргаарай. Маш их хайртай шүү. За баярлалаа. Сайлан цэлгсэн хувийн шиг хувь заяаг минь мэлаасан. Сайхан ээжигийн хайрлахаар сэтгэл минь ноёсон. Сар жилийн өдрүүд урсдгааран урсан. Санчиг мөнгөлөг ижигэм би санан аргадан дуулна. Шугидаг морын мине ашлан земелилеч ардан хайрылдаг эчмине Ээжээ гэж дуулахаар их шиг аялгау зөөлөн бөмбөрн ээжээ гэж дуудахаар энэхэн замбуу төв дүүрэн санагдсан ээж.
За минийхэн сайн явж ирв үү? Сайн явж ирлээ аав. За аавынхаа өсөд төрсөн нутгаар сайхан аялаж сайхан яваад ирж гин үү? Сайхан аяллаа. За Сайн явж ирлээ. энэ Аялах замдаа Одоо- бас их олон ажил амжуулаад хэмжүүлүү. ирлээ. За сайн байна миний хүү. Тэгээд одоо уран бүтээлээ ингэж хийж яваа охиндоо аав нь үнэхээр баяртай сайхан байна. За ингээд охин битгээр энэ байгаа газар бол энэ Алтан гэдэг уул тий. Энэ уулын чинь одоо танаа өвөө миний аав жил болгон энэ овоог тагтдаг. Энэ талаас нь одоо баруун талаас нь нэг хурдан халиумаар унаад гарч ирж тэгээ овоон дээр ном судраа уншиж ар зүйчээ онгосож ингэж одоо энэ овоог гаргадаж ингэж тэгдэг байсан ийм сайхан авшигтай сайхан бол байгаамаа миний хөө. Ээж нь тэгээд нөгөө Батсангэлд чинь 15 настайгаас ахвал сайлчин болсон шүү дээ. Тийм тэгээд хойш улаанчлуу барьгаад. Улаанчлын барьгаад чинь Бодонтын гол гээд них гоё голтой них гоё ягаан шар цэцэгтэй гэсэн нэвчтэй. Тийм гоё газар ээж нь 3 жил 15 настайгаас эхэлж үнээс хаад тэгээд Батсангэлдээ өсөж төрсөн. Тэгээд аав нь цэнхрэх тэгээд тэр ингээд хоёр тамирт өсөж төрсөн. Хоёр тамирт ингэж амьдарч одоо ажиллаж одоо шигсэн тамиртай ажиллаж сууж штэ урд тамиртай ажиллаа хийгээд тийм. Инхээр зэрэг миний хүүхдүүд аавынхаа яг ингээд өвөл чавар зурчилсан энэ сайхан голын дэргэд энэ алтан овооныхаа дэргэд ингээд сууж яхад нь ээж нь их баярлж байна да. Тэгээд миний хүүгийн одоо энэ явж байгаа ажил төрөл нь энэ сайхан кино концерт нь маш их гоё болж ард түмнийхэн сонирыг мэлгаарай гэж охиндоо хэлээ да. Тэнгэрийн хаяанаас цайран зэлийсэн тэрхийн цагаан нуурын мандал дээгүүр хормостын гоо дагин шиг хонгийн сүргүүд зэллэн байх нь үзэгсэлэнтэй. Өлгий бос
тэрхийн цагаан нууран дээр очичоод хонгийн дууга Оо, за, дуулчаад нуурынхаа за, захад очиж за. хонгийн дууга дуулчаад ирлээ. За. Тэгээд одоо үргэлжлүүлээд аавдаа зориулж дуулсан дууга дуулнаа. Тэр дууг миний охин аавынхаа 70 насны ойгоор гинт аавдаа бэлэг барьж гинтхэн тайзан дээр дуулаж аавгаа нэг сайн мэлбэрлж үлээ. Тэр санаанаас гардгүй. Тэг их сайхан дуу тэр пүрвсрэнгээд яруу найрагч айсх огч их мундаг авьяастай залуучсан штэ. Тий. Жаргалтай дэлгэрээр найрыг хөгжөөж жаахан шаргыг гурилж дуулдаг юм аа. Аав минь дуулдаг юм аа гэдэг. Их сайхан хөвгтэй, их сайхан аятай, энэ сайхан дуулдаг. Миний хүү одоо тэрийг эзээ яа дуулах вэ? Одоо аавдаа аавынхаа шүтэн, өвөөгийн маань шүтэн, ураг удмын маань шүтэн сайхан алтан овон дээрээсээ аавынхаа тухай дууг аавдаа болон Монголынхон бүх сайхан аавуудтай зориулан дуулнаа. Өвөө чинь 1972 онд Тэнгэр сайж бурхан болсон. Тэгээ аав нь тэгэхэд чинь дуучин болцсон. Дуулж эхэлж исэн үе л дээ. Тэгээд би аавынхаа гэгээн дурсгалд зориулж 72 онд Малчин аваа магтан дуулъя гэдэг нэг сайхан дууг аавынхаа гэгээн дурсгалд зориулдуулсан. Тэгээ миний охин харин аавынхаа энэ сайхан амьд зэрүүн байхад аавдаа зориулж бас энэ сайхан дууг дуулсан аав нь одоо охиндоо одоо ер нь хэмжээлшгүй их баярлж байгаагаа л бас энэ ялдамд хэлчихмээр байна. Баярлалаа миний охин. Аав минь дуулдаг юм аа. Жаргалтай дэлгэрээр орчтон уйрааж яранд дуурстал аав минь дуулдаг юм. Өөрийн үзүүрийн даялаганд шүүдрийн нус цацрах шиг уяхан гიშг тайзмаар орчлон гаргадан дуулдаг юм. Аав минь дуулдаг юм аа. Аав минь дуулдаг юм аа. Ардын угалаагаар ирдүүн дуулдаг юм аа. Амьдрал хөмөрөг шиг аюулгүйсаад аав минь дуулдаг юм аа.
өвөлсөн тэрл уянга ишиглээд намайг хайрлсан тэрл хайрыг асгаж дуулдгиймаа, уярч дуулдгиймаа, аав минь дуулдгиймаа. Их сайхан хөвгтөлтэй. Тэ. 3 дугаар баадгийн үг нь жаргалтайн дэлгэрээр найрыг хөгжөөж, жаргаж мандахын өрөөлийг даллаж дуулдгиймаа, аав минь дуулдгиймаа гэсэн ийм сайхан үгнүүдтэй. Тэгэхээр үе үеэрээ миний нялх багаас ахуулаад өсөж торноод ухаан ороод сургуульд ороод том болсон цаг хугацаа хүртэл энэ дуу бичигдсэн байгаа. Сайхан байна. Одоо тийм сайхан аваач 94-жтэй. Бас үгээр бахархаж сунда. Ер нь их орондоо миний охин алдартай сайхан дуучин болоорой гэж аав нь одоо чин сэтгэлээсээ хүсэж байгаа шүү дээ. Аргамаг хүлэг минь гадаа ирэх шиг амгаага цаачхан үрсэн сонсогдоно агаагаа хангэртэй орох шиг агаагийн үнэрэн хилна Min härten och tag min Ating tinghir asar min Avte khange bartago Avg khang zurchinde minne paknamazi хажууд минь шиг сарын ганцраас нүдэн тормож сарууга талбын хайна ух шиг сайдхийн сэвшэ нүрийг лэбинэ Гхан зурхинд минь пахнамази хайртай утгаги аати цэнхэр асарми
хан зүрхэндээ миний багнамад амаг хан зүрхэндээ миний багнамад Өнөд орших их нутаг минь уу? Өндөр саяат Монгол дуулал минь уу?